эсийн мембраны бүтэц. За A дугаараар карбогидратын гинжийг харуулсан байна. B дугаараар гликопротеинийг харуулсан байна. За гликопротеин гэхээрээ нүүрс усны молекул уургийн молекултай холбогдсон учраас C зурган дээр гликолипидыг харуулсан байна. Нүүрс усны молекул өөх тосны толгой хэсэгтээ нийлсэн учраас гликолипид гэж нэрлэнэ. За өөх тосны молекулын цэнэгтэй толгой хэсэг гадагш харж байрлана. Харин цэнэггүй сүүл хэсэг нь дотогш харж байрладаг. За энэ хоёр нийлээд фосфолипидыг үүсгэдэг гэсэн үг. За G дугаараар интеграл уургийг харуулсан байна. Эсийн мембраныг нэвт сүлбэж байрласан учраас үүнийг бол интеграл уурга гэж нэрлэдэг. За I үсгээр холестерол. За H үсгээр хагас интеграл уургийг харуулсан байна. Хагас интеграл уурга нь өөх тосны молекулуудын дунд байрлаж байдаг. За G үсгээр микрофиламент буюу эсийн тулгуур хэсгийг харуулсан байна. Холестеролын үүрэг. За эсийн мембраны бүтцэд холестерол оролцдог. Холестерол нь харьцангуй жижиг молекул бөгөөд фосфолипидтэй адил гидропил толгой болон гидропоп сүлдээ мембраныг бэхжүүлж тогтвортой болгох үүрэгтэй. Холестеролын хэмжээ багасвал эс амархан задарч хагардаг. За амьтны эсэд бол их хэмжээтэй агуулгадаг.